Хөгжлийн байгаль ирсэн. За сайн байцгаана орхон хүндэт үзэгчтэй. Монголын бүтээгч иргэдийн нэгдсэн холбооноос бэлтгэж явуулдаг Монгол гайхамшиг нэвтрүүлгийн 125 дахь дугаар өнөөдөр эхэлж байна. За ингээд Монгол гайхамшиг нэвтрүүлгээр Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн салбаруудад одоо анхдагч үйл хэрэг бүтээсэн ирээдүйд гайхамшигыг бүтээгч анхдагч хоёуланг иргэд маань манай нэвтрүүлгийн зочноор одоо өргөдөж оролцдог юм журамтай. За ингээд өнөөдөр манай Монгол гайхамшиг нэвтрүүлгийн зочноор Өнөх овгийн Цэдэв дамбын оюун гүйл маань одоо өргөдөж оролцож байна. За сайн байна. Сайн байна. За ингээд бид яг нэвтрүүлгийнхаа өмнө үзэгчтэй бас оюун гүйл зочныхаа одоо тухай одоо хийж бүтээсэн зүйлийг одоо ямар ч гэсэн танилцууллаа. Одоо зөндөө олон ном бичсэн байна. Ямар ч 8 шиг ном байгаа тийм. Тэгээ за Америкт одоо өөрийнхөө хүч чадлаар одоо явж суралцсан тийм ээ. Тэгж хийж одоо байгаа шүү дээ тийм ээ. Болно. За тэгээд яг энэ тухайга одоо яг Малчны одоо Хөдөө аймгаас одоо өөрөө зорилж байж одоо энэ номоо бичсэн. Одоо энэ ном нь өөрөө эцсийн дүндээ өөрийнх нь одоо яг хүсэл сэтгэл яаж бийсэн тухай одоо өөрөө одоо тусам болгож бичсэн одоо энэ ном байгаа. За энэ ном бол тухайн үед одоо Монгол одоо гайхамшигт болохоор одоо ийм онцгой юм сайхан ном болсон. Ягаад тэгэхээр хүн өөрийнхөө хүс хүчийг ашиглаж одоо бас юм бүтээж болдгийм байна гэдэг залуучууд одоо бас харуулсан ном болсон байгаа тийм ээ. Залуучууд их үзсэн шүү. За ингээд одоо манай нэвтрүүлэгт орох болсон одоо гол шалтгаан нь бол бас энэ ном байж байгаа. За ингээд бид бас дуудлага худалдаа явуулдаг байгаа. За явж эхлээд бид одоо оюун гүйлдээ бас энэ дөнгөж сайн танилцуулгын хойд талд энэ Монгол гайхамшигт Монгол орн гэсэн одоо гоё дууны клип явсан байгаа. За тэгэхээр манай нэвтрүүлэг маань өөрөө Монгол гайхамшиг гэсэн нэртэй. За дээр нь одоо санамсаргүйгээр манай зочин маань ийм гоё дуу манай нэртэй одоо ийм адилхан дуу зохиожээ тийм. Тэгэхээр энэ тухайгаа ярьж өгөх манай зэгчтэй. Энэ гайхамшигт Монгол орн гэдэг сая Дуучин Нарангийн дуусан дуу. Дуучин Нарангийн захиалгаар бас энэ дууг бүтээсэн Mongolian Voyage гэдэг компани захиалгаар биччихсэн. Одоо хэдэн жилийн өмнө биччихсэн юм аа. Тэгээд тэр аялал жуулчлалын компани учраас Mongolian Voyage компани болохоор за нэг гадаадын хүн Монголд ирээд одоо Монголд дурлаад уцах хэрэгтэй. Тэгээд Монголын тэр гайхамшигтай зүйлүүдийг нэг дуунд багтааж зохиож өгөөч. Тэгээ англи хэл дээр зохиож өгөөч гэж анх надад хүсэл тавьжсэн. Тэгээ би энэ дууг англи, монгол хоёр хэлээр зохиосон юм. Сая бол монгол вариант нь явсан байж магадгүй. Тэгээд наран болохоор энэ дууг англи, монгол, франц гурван хэл дээр дуулсан л та. Тэгээ би нөгөө өөрөө гадаадын жуулчны нүдээр Монгол орныг одоо яаж харах вэ? За дөнгөж гадны хүн Монголд дөнгөж хурж ирэнгүүт одоо Монгол орн ямар харагддгийг бол гэж бас судалгаа хийсэн л дээ. Тэгээд тэр үед яг чинь зуны цаг байсан. Тэгээд зуны цагт манад бас гадны жуулчид ирсэн байсан. Тэгээд Нью-Йоркоос нэг ирсэн нэг сэтгүүлч залуу байсан юм манад яг амралтаар явж исэн. Би тэр залуугаас нэр нь Жакоб гэдэг залуу байсан. Энэ дуу зохиох надад ийм даалгавар ирлээ. Тэгээд чамд одоо ингээд дөнгөж Монголд орж ирэнгүүт юу хамгийн гоё харагдаж байна? Юу ч нийт сэтгэлийг хөдлөгч гэж асуусан чинь Тэнгэр гэж хэлжсэн. Тэнгэр нь яаж яана гэдгсэн чинь тэнгэр нэгээд ингээл татаа тавьсан юм шиг нэг сунгаар тавьсан юм шиг юм тэнүү байна. Би ийм том тэнгэрээс харж байгааг болохоор Монголд ирэл шууд тэнгэр нахаа байсан. Тэгэл цаашаа тал нутагч нь ямар гоё тэнүү ингээл. Тэгэл Жакобтой ярь сууж байгаа л бичиж эхэлсэн л дээ. Тэгэл хамгийн ихний одоо англи мөр нь бол яг тэр тэнгэрээр бүр яг тэгдэг байхгүй одоо тэнгэр нь одоо татаа сунгацсан юм шиг яасан үргийн юм бэ гэж эхэлдэг. Тэгээ энэ Монгол дээр орчуулахаараа бас арай жоохон өөрөөр монгол маягаар тэнэн өндөр гэдэг үгээр орчуулсан л да. Тэгэл энэ дуу бүтцэн л дээ их амархан бүтцэн. Яг бол Монголын тухай гайхамшигтай гоё гэж хэлэхэд бол үнэхээр сайхан. Гэхдээ монгол хэл дээр одоо бичих англи хэл дээр бичих хоёр их өөр юм билээ. Ер нь Дуучин Наран бол надад ихэвчлэн дандаа англи хэл дээр бичих дуугаа захиалдаг. Гэтэл монгол хэл дээр бас нэг цөөхөн 2-3 дуу захиалсан. Тэр цөөхөн дуунууд дээр нь монгол хэл дээр тэр Монголын сайхныг бас гаргаж хэлэх гэж ялангуяа энэ олон яруу найрагчд байдаг энэ олон уран зохиолын одоо уран сайхан өгтэй хүмүүсийн хажууд тэрийг бичнэ гэхээр надад бас жоохон авьяас дутчих шиг санагдчихсан. Гэтэл энэ дуу хүмүүсийн сэтгэл их сайхан хүрсэн байлээ. За та яг энэ шүлгээ зохиосон байна шүү дээ тийм. Тэгэхээр манай үзэгчид нэг өөрийнхөө одоо сайхан хоолойгоо сайхан уншиж өгөөч. Одоо би ч гэсэн бас нэг сонсон байна. Дуугийн нөө шүлгийг нь одоо тийм.
Дуунаас дуулах бүр одоо сайхан шүү дээ. Нөө би дуулж чадахгүй. Тэгээд шүргээр сайхан одоо чадахгүй тий. Тэнүү муудам цэнхэр тэнгэрийн дор талын салхийг зүсэн давхихдаа нүдэн торох саадгүй орон зайг мэдэрч нүүдэлчний цагаан гэрээг зорж явна гэж биччихсэн. Энэ дуу маань хэзээ яг мэдсэн дуу аа? Энэ би 2008 онд биччихсэн байна тий. Тэгээд нөгөө англиар нь бичгээрээ бас яг ингээ хамгийн сүүлчийн үг нь it welcomes me, it owes me and draws me back гэж дуусдаг байхгүй англи хэл дээр. Монгол хэл дээр дахилт нэг өөр дуусна, англи хэл дээр дахилт нэг өөр дуусна. Англи хэл дээр зүүлч зориулсан мөрөөр дуусч байгаа. Юу гэж дуусч байгаа юм гэхээр энэ намайг их сайхан хүлээж авч байна. Тэгээ энэ орон намайг үнэхээр сайхан халуун дулаан хүлээж авч байна. Тэгээ энэ одоо орон намайг үнэхээр алмаар болж байна. Тэгээд намайг буцааж татж байна гэж дуустдаг байхгүй юу? Энэ орноос явлаа гэхэд би буцаж татагдаад байна гэж тэгж дуустдаг. Тэгэхээр англи монголын тахилтууд нь жоохон утга ялгаатай. За одоо үнэхээр одоо гоё дуу болж байгаа. Тэгээд гайхамшиг гэдэг үг маань өөрөө бас энэ ичээдтэй гэж бичсэн бай тээ. Тий. Бас тийм одоо байна шүү дээ тий. Exciting гэдгээр одоо англиар бол сэтгэл хөдлөсөн. Үнэхээр сэтгэл догдлуулсан гэсэн тийм утгатай адилхан үг хэлсэн л дээ. За ингээд манай нэвтрүүлэг маань бас дуудлага худалдаатай явагддаг байгаа. Манай үзэгчд бол одоо их сайн мэднэ. Одоо бид 2009 оноос хойш 125 дугаар тасалтгүй одоо явуулсан байгаа. За ингээд дуудлага худалдаа бас давхар цаг эхлэв гэж бодож байна. Тэгээ одоо бид бол бас зохиогчхаа бүтээсэн доо бүтээлүүдийг үзэгчтэй сая дөрөнд харьцуулсан. За энэ одоо бүх одоо 8 номыг багцлаа. За одоо энэ дээрний гоё дуугийн одоо бас хамтруулаа тийм ээ. Одоо энэ CD-них гоё юм байна. Тийм хавцсан бол ийм гоё хийгдсэн. За дээр одоо ийм хатуу. Тэг үнэхээр одоо гоё хийсэн мэ тий. За ингээд энэ дуутаа нийлээд бүтээл маань 100 мянган хийж байна. За ингээд бид аль биесээр бас дуудах худалдаа ингээд хийж оромтой. За ингээд мөнх хөх тэнхтэй одоо яа. За ингээд үзэгчд маань бас үлээж аваарай. За ингээд дуудах худалдаа маань аль биесээр хийж байгаа. За нэг үзэгч холбогдсон уу. За зогссон юм шиг байна. За ингээд дараагаар нь энд нэг гоё бас сав суулга чинь одоо ямар учиртай байлаа. Энэ үнд хэлбэргүй. Энэ бас нэг л худалдаа авахчид зориулж биелүүлэх гэж авчирсан. Энэ болохоор миний сурж ирсэн нөгөө Yale их сургууль гэж үүдэг. Тэгээд би Stanford их сургууль, Yale их сургууль гэж хоёр сайхан сургууль сурсан. Тэгээд энэ Yale их сургуульд бол Yale-ийн дэлхийн андууд гэдэг их цаанаасаа төлбөртэй хангамж маш их сайтай өндөр одоо хэмжээний сайхан програм байдаг. Тэгээ тэр Yale-ийн дэлхийн андууд гэдэг хөтөлбөрт одоогоор би ганцаархнаа монголчуудаас сурсан байгаа. Тэгээ энд дараагийн монгол хүн яваасаа гэсэндээ бас энэ өдөө амсартаас ав энэ гарын үсэг зардаг гэхээр энэ гарын үсэг дээр нэмэр олгож энэ Yale-ийн дэлхийн андуудын усны сав аяг-хоёрыг илэрхийлэх гэж авчирсан. За нэг үзэгчтэй хаалт үү. Байна уу? Байна. За манай одоо зочны маань бүтээсэн 8 ширхэг ном байгаа. Багцаараа. За номон дээр нь бас өөрийнх нь одоо дууны шүлэг одоо дуу гарцсан маань Монгол гайхамшиг тий гайхамшиг Монгол орн гэсэн дуу тий. За энэ одоо дууных нь одоо DVD хамт ингээд одоо 100 мянган төгрөгөөс одоо үлдэж जैन дуудлага худалдаанд болж байгаа. За энэ бол одоо манай зочны гарын үсэг байж байгаа. Бид бол одоо олон жил болж бүтээгч хүмүүсийн гарын үсгийг үнэлдэг юм жолонтой. За ингээд манай зочны маань гарын үсэг 100 мянган төгрөгөөр аль биесээр үлдэгдсэн байгаа. За ингээд энэ бүтээлийг авсан хүн бол одоо энийг цааш нь одоо хадгалах, олшруулж одоо олшруулах, одоо бэлэг тусгай хэлбэрээр олшруулах бүх эрхийг авдаг юм жолонтой. Тийм. Та одоо яг 100 мянгаар одоо анхны үнийг өгч болно. Тийм. За таны алдар нэр хэн бэ? За утсаа хийдэ. Их туяа. За утас хийдэ. За тийм нэг утас нь ихтэй гараад алга болчихдаг нөө ихийг харж чадсан гоо. Тий. За тийм 88 20 16 95. Тий. За 101 мянга тий.
За баярлалаа. За ингээд манай анхны үзэгч маань одоо манай зочны одоо гарын үсгэн авд ясны үнэлгээ өглөө. За энэ бол гарын үсгэн тийм үү? Номонд юм уу? Би гарын үсгэн тийм үү? гарын үсгэн өглөө. За байна уу? Сайн байна уу? За би номонд тот фотонд ажил. За. За тахлын киноны дуяа. За минь баярлалаа. За би номонд тот хатны амны. За таны авдаг нэр хэн байна? Их туя. За утсаа хэлээрэй. Майны марны гэрнэ найцаа. Баярлалаа ихтэй. За их баярлалаа. Танигдчихэж штэ доо. За танд Би байна. таньдаг ихтэй. За хоорондоо асуудал яаж болно шүү. За За манай энэ үзэгч бас нэг зургуудыг тайлбарлахаа мартсан байна тийм. тэгээ одоо ярив. Байна уу? Байна уу? Байна. Юу би басхай найдаж намайг үтсий явуулсан. Дайгуур тааддаг байхгүй тэгээд дайгуургийн энэ сайхан номнууд ирсэн, энэ сайхан боловсрол ирсэн гэсэн одоо гэсэн сайхан ингээд гоё нэмсгэл суулгаад дайгуургийн Баярлалаа. тэгээд би дууцсан бодолтанд бол оролцохгүй байж та. За Хамгийн гол нь наад номнуудаас бүгдийг судалж авах хэрэгтэй. Өндөр үнээр оролцохгүй байна. за Тэгвэл яаж болох вэ? бүх дэлгүүрт байгаа нөгөө номын бүх дэлгүүрүүдтэй ном бүх номнууд маань байдаг. Ялангуяа энэ төр ном ихтлгүүрийн намын ихтлгүүрийн нөгөө Majestic гэдэг тэр дэлгүүрүүдэд бол бүх л номнуудаас байгаа. За ингээд бид бас нэг юм тайлбарлая. За одоо манай зочны маань энэ бүтээлийг багцаар нь холдож авсан хүн бол одоо энэ номыг байнгын одоо энэ дуулах хурдаа оруулж авах одоо их нь одоо давхар очдог байгаа. За энэс өөр одоо энэ багц ном бол одоо өөрийн тустай юм үнэтэй урлагийн бүтээл одоо тусдаа болж байгаа гэсэн. Тэгээ одоо 100 жилийн дараа ч юм 200 жилийн дараач гэсэн юм те. Одоо яг энэ багцаараа одоо ингэж хамт худалдаанд одоо явж байгаа. Одоо энэ зорилттой гэсэн үг те. Тийм бүх номон дээр бас өнөөдрийн он сартаа гарын үсэг байгаа. Одоо зохиогч гарын үсэг. Байна уу? Сайн. Сайн байна уу? Наад номнуудыг чинь гарын үсэгтэй цөмөрний 500 байна. За таны нэр хэн бэ? Бат 500 мянга. За утсаа хэлээрэй. Наачахгүй. За энэ нөгөө эхлэн гутаагаар нь болцдог. 72 бол. 72 93. 9 10 багтаа бол тий. За их баярлалаа. За одоо Батбаягтай бас баярлалаа. За өөр асуух зүйл байна уу? За одоо үнэхээр бол манай зочны гарын үсгээр одоо сог үсэлээ 500 мянга хэлээ. За манай гарын үсгийн одоо дууд хуралдааны түүхэнд хамгийн дээдлийн үнэ болсон гарын үсэг бол Чулуун Батын одоо Эрдэнэ хаан гарын үсэг $880 зарагдсан байдаг. За энэ бол 29 онд одоо дэлхийн биш одоо Монголд рекорд татсан одоо юм үнэлгээ. За тэрний дараа манай Тосон шарга хөгжмийн зохиолч Тосон шаргаан гарын үсэг $750,000 болсон байдаг. За ингээд одоо 500 мянгаар хоёр хүний одоо гарын үсэг оногдсон байдаг. Тэгэхээр сая хүн бас гарын үсэг номнуудыг хамтдна гэсэн шүү дээ. Тэгсэн үү? Тэгсэн. За. Та бас юм зөв сонсохгүй. Тийм бай. Би тийм хүмүүс бас юм дуртай. За тийм байх шүү дээ. За хамтдаа юм. Ном хоёрыг хамтдна гэсэн. За уучлаарай. За хамтдаа одоо 500 мянга төгрөг өгсөн байх шүү. За ингээд за дээр нь одоо манай зочин маань за бас нэг үзэж авъя. Байна уу? Болно. Миний ажлын байр Арчлын ордонгийн 209 тодтой байдгийг. Арчлын эмэгтэйчүүдийн холбооны байр. Гэхдээ бас арай хямдхан зүйлс тэр өөр би бас авчирсан л да. Нэг хэдэн фото зураг тийм. За одоо тайлбарж өгье. За энэ доор ямар зургууд байгаа вэ? Би нэг 3 ширхэг зураг авчирсан. Нэг нь эрх чөлөөний өршөөний зураг өөрөө Нью-Йоркт явж байхдаа авсан. А нөгөөх нь миний уншигчийн зураг. Одоо энэ бол Хүсгэл аймгийн Цагаан Үүр сумын Уулган багийн Уулган голын ирэг дээр 69 машин дотроо ногоонууд нь ламыг уншаад бүр ухаангүй байгаа нэг юм уншиж байгаа зургийг өөрөө таарлаж авч маш их баярлж байсан. За дахиад нэг зураг нь бол
үүрээр тийм ээ 5-аас 6 цагийн үед Дэлгэр мөрөн гээд одоо манай Хүсгэл аймгийн мөрөн сумын ордоор урсдаг Дэлгэр мөрөнгийн гол дээр хаврын яг дөнгөж хунгууд ирчээд 2 бүлэг хүн хоорондоо бас нэлээд тэнцэлдэж хагаад 2 бүлэг хүн дотроос нэг хос үүсэж байгаа. Яг тийм акшн би яг нүдэрээ харж чадсан. Тэгээд олон 90 хунгууд зодтолтож хагаад нэг охин хонг нэг нь булааж аваад тэгээд ингээд зүрх шиг ингээд хайр дурлал үүсгэж байгааг яг ингээд тэр өглөө би яг өглөөний нарнаар харсан. Тэгээд тэр энэ 3 зураг 3 ингээд багцлаад энд авчирсан л да. За би өнөө хэлж өгье. За энэ 3 зураг маань одоо багцаараа нийлээд 120 сая төгрөгийн үнэтэй байна. Тий. За одоо таас дараагийн одоо энэ бүтээлд үнэх одоо боломж байна бас. Тий. За ингээд үзэгчд маань одоо бас оюунгэл очноос маань асуулт байвал та бүхэнд утас маань нээлттэй байгаа. За энэ дэлгэцэн дээр 1934 гэсэн утас байж байгаа. За одоо зөв сонирхолтой сайхан асуултууд байвал асууж бас одоо үзэгчдийнхээ чихийг сонирхолтой гэж одоо хүсэж байна. За ингээд дуудлах худалдаа маань үргэлжлэж байна. Байна уу? Арамын төргий баярлалаа. Одоо тэгээд номын багцыг авах тулд 500 мянган дэшиг үйлчлээ байна. За одоо 500 мянгаас дээш хэлнэ. Одоо хоёуланд нь нийлүүлээд 500 мянган төгрөг өгсөн байгаа. Тэгэхээр та 500-аас илүү гаргаж хэлнэ гэсэн үг. 500-аас илүү хэлэх юм байна. За одоо ямар хатуу дүрмтэй салгаж болохгүй юу одоо. болохгүй одоо үзэгчүүд хоёуланд нь 500 мянга гэсэн. Энэ бол одоо үзэгчийн хэл байгаа. Одоо бид зөвлөчих юм бол одоо хоёулаа одоо асуудал үүснэ. Таны дүрмийг дагсан дээр хаа. Зүгээр сайн мэдэхгүй. Таны бол энэ манай зочны маань оюуны бүтээлийг одоо ийм сайхан одоо үнцийг хөргөж байгаа Батбаяр одоо үзэгчтэй бас одоо дахин баярлалаа тийм ээ. Тэгээ за өнөөдөр Монгол хүн маань өөрөө байна уу? Байна. Байна уу? За сонсч байна. Хонгийн зурган дөө. За энэ та телевизээс яахан холдох хэрэгтэй байх юм бэ? За болж байна. За ингээд энэ 3 зураг маань гуруула багцаараа 120 мянган байна. Гэтэ салгаж болно шүү. За тэгвэл хонгийн зургийг авъя. Хонгийн зураг та 100 хэдэ? За 108 мянган хонгийн зураг. За тэгээд 108 мянга хонгийн зураг. За таны алдар хэн бэ? Хэн гинэ? Яма. За утсаа хэлээрэй. 37 За энэ урдх нь одоо ямар гэдэг юм бэ? За баярлалаа. За одоо энэ сайхан зураг. Энэ хонгийн зураг өндөө хавар зурагсан. Би хонг ингээд зүрх үүсгдэг. Тийг анх удаа тэгэхэд яг үнэхээр амьдрал 2 хон хийлээ. Тийм одоо яг 2 хон. Байна уу? Сайн байна уу? За сонсож байна. За аль зурганд өгчээ? За одоо гурван гинөө? Тийм. За 3 зурганд гурван ямар өгөх вэ? 108 мянга. 120 мянга босноо. За 120 мянга төгрөг. Хон дээр яваад байгаа. Хон дээр одоо яваад байгаа юм байна. За таны нэр хэн бэ? Дэлгэр сайхан. За утсаа хэлээрэй. Дэлгэр сайхан хийг бодоход арай дэлгэр мөрөнгийн 88 55 89. За баярлалаа. За ингээд дуудлах худалдаа маань одоо өсөж байна. За манай үзэгчд маань манай зочин маань өөрөө номыг их одоо сонирхолтой биш байгаа. Яа дээр нэвтрүүлэлт авахаас өмнөөс бүтээлтэй танилцсан. Байна уу? Байна.